Та зүгээр л төсөөлөд үз. Танд нэгэн үл таних хүн асар том орчин үеийн тансаг шилэн харш бэлэглэв. Гэхдээ энэ байшинд нэгч хаалттай хан байхгүй. Бүх зүйл нь нэвт харагдана. Гэвч хамгийн хачна нь энэ байшин өөрөө амьд юм шиг хөдөлж тодорхой цаг хугацааны давтамжтайгаар өрөө бүрийн зохион байгуулалт нь өөрчлөгддөг. Та эндээс гарах хаалгаа хайх тусам байшин таныг гүн рүү залгих болно. Энэ бол зүгээр нэг орон сууц биш. Энэ бол асар том машин. Харин энэ машин яг юуны хүчээр ажилтдаг гэж та бодож байна? Бүх зүйл нь онцгой. Сайн байцгаана YouTube-чтэй. Өнөөдөр та бүхэндээ 13 дахь сүнс хэмээх аимшигын уран зөгнөл киноны тайлбарыг хүргэж байна. Хуучин машины оршуулгын газарт нэгэн ер бусын үйл явдал болж байна. Тэнд нэлээд олон хүмүүс юу хийх гээд байгааг нь мэдэгдэхгүй. Их л завгүй нэгэн ажил эхлүүлж байгаа бололтой шүү. За нэг албаны хувцастай сахалтай ирээс доожоо муутай нүдний шилтэй залуу мөнгөө нэмж өгөхийг шаард. Нөгөөх нь нэмж өгнөө л гэн. Тэгэхэд чамд тийм их мөнгө байхгүй энэ тэр гэдэл жаахан муудалцаж байгаад сахал дээр тэрний биед нь хүрэхэд залуу тогоор зохиулсан юм шиг л болж хачин жигтэй зүйл харж эхлэв. Одоо л ойлголоо. Сахал дээрийн өнгөрсөн амьдралыг харж мэдрээд байгаа юм байна л да. Тэгэхээр хар сахалт их л муухай зүйл хийж байсан юм шиг байна. Харин доожоогүй залуу гэж бодоод байсан чинь талтыг мэдэрдэг авьяастай залуу байж. Энэ зүм бэлэгтэн үзмэрч гэж нэрлээд яв. Амар. Ингээд байж байтал нэгэн хос хоёрыг бариад аваад ирнэ. Энэ нь нэг ёсны бас зан үйл хийгээд байгаа бололтой юм аа. Цусаар цэнэглэсэн том машинаар машины сэгнүүдийг ёстой нэг цэцэг усалж байгаа юм шиг л усалж өгнө. Гэтэл нэгэн үл мэдэгдэх зүйлээ тэднийг түүэж эхэлнэ. Тэнд байгаа машинуудыг нүдэнд харагдахгүй далдын нэгэн зүйл яг л зээрэнцэг шидэж байгаа юм шиг л тараагаад самдаачаад байдаг шүү. Энд байсан хүмүүс нэг нэгээрээ үхэж эхэлнэ. Зарим нь машин даруулж өгнө. Нэг залууг бүр дээр байсан машин идээд залгичих жишээ. Манай үзмэрч залуу ашгүй нэг сонин байшингийн таамбарт орж ам аврагдана. Харин хар сахал дээр айл хэдийн хүзүүндээ төмрийн хаягдлаар хэрчүүлээд нас барсан байдалтай байж байна. Залуу хосуудын нөхөр нь нас баржээ хөрх. Энэхүү киноны хорлог хэсэг өндөрлөн. Ад жаргалтай гэр бүл, тансаг сайхан хаус, бүгдэл хөгжилтэй, баяр баясгалантай амьдарч байгаагаар кино маань эхэлнэ. Харамсалтай нь энэ бүхэн киноны гол дүр болох Артурын жаргалтай дурсамж байж. Артур одоо бол ад жаргалгүй шаналсан, гүн бодолд автсан нэгэн болж. Ямар зүйл тохиолдов гэхээр тэдний амьдарч байсан мөрөөдлийн байшин нь галд бүрэн шатжээ. Байшин шатах яах вэ? Хамгийн эмзэглэмээр зүйл нь тэд хамгийн үнэт зүйлээ алджээ. Энэ бол тэрний хүү охиных нь ээж, хайрт эхнэр нь галд өрчөж, шархаан даалгүй бурхны оронд отсон байж. Энэ явдлаас хойш тэд түрээсийн жижиг байшинд амьдарч нэлээн өөр ширтээ нэхэмжлийн хуудсан дарагдсан байдалтайгаар аж төрж амьдарч байна. Энэ бол хүү охин хоёр нь. Энэ бол хүүгийн асрагч эмэгтэй. Тэд өглөөний цайгаа ууж байхад нь үл мэдэгдэх нэгэн сонин хүн гертэн зочилно. Сайрус хэмээх нөгөө хар сахал дэрийн өмгөөлөгч нь байж л дээ. Тэдэнд бичлэг үзүүлнэ. Энэ Сайрус гэх хүн бол Артурын авга ах нь юм байна. Тэд ийм баян ахтайгаа анх удаа мэдэж гайхацгаа. Энэ бичлэгийг өгөхөөсөө өмнө хийсэн байж л дээ. Яг ямар учиртай бичлэг вэ гэхээр авга ах нь зан үйл хийж байхдаа үхчиж магадгүй гээд өөрийн эзэмшлийн тансаг харшаа Артурын гэр бүлд өвлүүлэн үлдээж байг. Сандлыг минь хүлээж авах уу гэж ярьж байна. Мэдээж ийм хүнд нөхцөлд байгаа. Амьдрал хэр баргийн хүнд олдоод байдаггүй том боломж. Тэгээд ч ийм тансаг харш. Эд хөрөнгөд ямар тэнэг хүн ийм зүйлээс татгалзах билээ дээ. Шууд л нүгэд очноо. Харшийн гадаа ирэхэд арай ч ийм харш гэж бодсонгүй. Юу юм бэ? Байшин гаднаасаа бүх хөрөө нэвт харагддаг. Үлгэрийн гимээр бараг ирээдүйг зөгнсөн өөр соёл иргэншлийн барилга шиг л харагд. Бүгд л нүд нь орой дээрээ гарна. За ингээд байшингийн хаалган дээр ирэхэд өнөө үзмэрч залуу захилгаанчны дүрд хувраад хүлээж байна. Бүгд хамт та харшийг хачин гоё чамд дүлгүүрээр онгоолгоод орцгооно. Дотор дадан гаданхаасаа гоё юм аа. Бүх зүйл нь шил. Хан хаалга гэд бас хачин датын бичгээр энэ тэндгүй гоёд хийж чимгэлжээ. Нэг л өөр гайхамшигтай. Мөн эртний идэлэл гэхээс илүүтэй ямар нэгэн шашны урсгал зан үйлд ашигладаг гэмээр эд зүйлсүүд харшийн хаасаагүй байна. За ингээд өрөөнүүдээ сонгоно. Дөрвөн угаалгын өрөөтэй бүр хинхүний атаархал төрхөөр л юм байна. Нэг сони юм нь харшийн төв гол хэсэгт 13 өөр тэмдэг бүхий дугуй дүрстэй. Маш чамин. Бүгд л харшийн гоё сайхан бүхний гайхаж биширч байх оронд үзмэрт залуу захилгааныг шалгах нэрээр доошоо бууна. Амихандаа нөгөө сахал дэрийн өөх ёстой мөнгөө хайж байгаа хэрэг. Хачин цоочтой өрөөнүүдээр явж байгаа сонин зүйлүүд хараад өнөө далдын зүйл мэдэрдэг чадвар нь хөдлөөд харээ гэж дээшээ гарч ирнэ. Энэ үед Артур яг өв залгамжлах гэрээнд гарын үсэг зурх гээд байж байна.
Үзмэрч залуу Артурыг боль гэж ятгаж хар сагалтай ямар муухай зүйл хийдэг байснаа хэлж тэрний хүүхдүүдээ аваад хурдан эндээс яв. Энд дүүрэн сүнс байгаа гэж хэл. Гэтэл Артур яаж ойлгох вэ дээ? Санаандгүй тэрний биед хүрэхэд Артурын шаналл болон өнгөрсөн амьдрал эхнэр нь галд шатаж байхыг хардаг. Тэгээд ойчоод өгнө. Ингэж байх хооронд нь өмгөөлөгч доошоо бууж амжина. Эмхтэн сүнс. Мань өмгөөлөгч эзэний танилуут шиг хориглосоор л байна уу? Чи амьд байхаас илүү дачаангуй харагдаж байна шүү дээ. Гэж тоглоом хийнэ. Зорилго нь сүнхтэй мөнгө авахаар гэж. Зүнх дүүрэн мөнгийг авахд бүх аимшиг зүйлийн эхлэл тавигдах нь энд. Хүнд зүнхтэй мөнгө тэрхүү сонин машины арааг хөдлөхгүй байх төвчээр байсан байж хөшөөргнүүд болон араанууд нэг нэгээрээ ажиллаж эхэлнэ. Ингээд л аимшиг зүйлс араасаа эхлэх нь тэр дээ. Тэгэхэд бүх хөрөөний хаалга болон ханнууд хөдөлгөөнд орж байраа сольж байшинг амь оруулж эхэлнэ. Бүгд л сандарч эхэлнэ. Энэ гайгаар эхний сүнс өрөөнөөсөө суллагдана. Өмгөөлөгч энийг нь мэдээгүй нь харамсалтай. Даанч их том байсан юм. Эхний сүнс ууртай гүнж. Эхээс төрсөн биеэрээ хутга барьсаар гарч ирнэ. Нилээн уур хилэн өс хонцон тойгоор өмгөөлөгч рүү харсан нь түрүүний нарга таалагдаагүй болол та. Шууд л залуу руу ойртон. Залуу уучлаарай. Зүгээр л нарга байсан юм штэ. Гэд сүнстэй бүр яриад байдаг шүү. Азар өмгөөлөгч залуу хөдөлгөөнд орсон хана хаагтахад хөндлөнгөөрөө хоёр хуваана. Бас л аимшигтай үгүй. Гэхдээ тэгээгүй бол хүүхний гарт сэглүүлж зовж өгөх байсан биз. Артур бүх зүйл буруу байгааг ухаарч энэ байшин нэг л биш гэдгийг ойлгоод хүүхдүүдэд хайж олохоор юм. Тэрний охин өрөөгөө биширч байна. Тэгтэл ууртай гүнжийн сүнс өрөөнд нь зочд. Охин гэхдээ сүнсийг харж чадахгүй бай. Сүнс бас эмэгтэй хүн гэсэндээ өөрийгөө толдоод байдаг шүү. Яг охины ард. Аваа яасан ч. Охин ийм том угаалгын өрөөтэй болсондоо маш их баярлжээ. Хонгоох мөчөд өнөө хүүхэн хэв нэг цусан маанд хэвтэж байна. Охиныг ажиглаастай. Бас өрөөгөө харамлсан шинжтэй шүү. Охин үнэн жаргалтайгаар нүрэн усаар булгаастай. Энэ сүнс бол ууртай гүнж буюу даана юм. Тэр амьд байхдаа маш их үзэсгэлэнтэй байсан. Гэхдээ тэр өөрийнхөө гоо үзэсгэлэнд хэтэрхий их анхаарч төгс болохын тулд өөрийгөө мис заслын гутгаар амлсаар байсан. Тэр одоо ч гартаа мис заслын гутаг барьж одны өмнө зогсож байдаг. Хамгийн сүүлд тэрээр энэ бүхэндээ сэтгэл хангалгүй гал тогооны хутгаар нүрэн зүсэж амиа хорлсон. Тэр охины гоо үзэсгэлэнд атаархсандаа шууд л хутгаа зоохоор босоход азар аав асрагч хоёр нь амжиж орж ирнэ. Энэ хооронд өрөөнүүдээс хэд хэдэн сүнс суллагдана. Араасаа хаалганууд нь дараалж онгоохоор цагийн тохиргоотой юм байна л та. Энэ харж биш энэ хараал ицсэн байш. Байшингийн коридороор тулж яваад хонглоос нэгэн үлэн мэдэгдэх хачин хоолоогоор тэрнийг дуудана. Тэгтэл бас нэг сүнс тэрэнд тийшээ очиж болохгүйг сануулна. Бас сайн талын сүнс ашгүй байгаа болол та. Нөгөөх нь шантрахгүй. Чамд хэлэх зүйл байна. Бобби, ой тоглоомоор хоёулаа тоглоё. Гэдэл хуураа дуудаад байдаг шүү. Өлөгдсөн сүнс битгий бууж ирэхэд хүүхэд юм хань эсэргэл хийж таараа. Сониуд зан хөдлөөд шатаар доошоо бууна. Тэгсэн чинь хөл гар толгойн тасарсан. Тэр бол их бий буюу Джейми Гамбино. Тэр бол мөрөөдтэй тоглоомчин байсан бөгөөд Мапийн толгойлогчтой боосоо тавьж тоглоод хожигджээ. Төлбөрөө төлж чадаагүй тул Мапийнхэн тэрнийг амьдаар нь хідэн хэсэг болгон ирчээд их биеийг нь хүнсний скотчоор битүү ороогоод хогийн уутанд хийж далайд хайсан. Эмээс тэр зөвхөн их биеэрээ мүлхэж явдаг. Одоо ч биеийн хэсгүүдэн хайж цуглуулж явдаг юм байна. Тэрээр аимшигтайгаар мөлхөөд ирнэ. Хүүхдлээ айж сандраад цухтана. Яаж сүнс хараад байна вэ? Одоо учир нь гарч ир. Өмгөөлөгч үзмэрч хоёрын зүйлсэн шилэн сүнснүүд харагддгийн байна л та. Тэр хоёр мэдэж байсан. Юу өгчнөө гэж. Санаандгүй шил зүгсэн тулдаа цухтаж чадна. Тэгж явахдаа тал нүүрэн түлэгдсэн нөгөө сайхан сэтгэлтэй сүнстэй тараад мэлэг гайхаж хөшиж орох. Энэ үед гэнэт авгах болох Сайрусын сүнс үзэгдээд өгнө. Ахын сүнс бас байшиндаа хорогдчихэ. Эд байшингаас гарс олох гэж бас эвдлэх гээд хизээш эвдэршгүй гэдгийг нь ойлгоно. Харин манай үзмэрч бүх зүйлийг нь тайлбарлаж энэ байшингийн хан бүр эвдэршгүй сүнснүүдийг хорж чадах шивчлэгээр бүрхэгдсэн гэдгийг тайлбарлав. Тэр зүйл бол өнөө латин бичээснүүд юм. Ингээд гарц хайхаар мөн хүүг олоход салж явахаар шийдэв. Үзмэрч явж байгаад эргээд харахад авраг том алах нэртэй сүнстэй халс тулгарна. Энэ сүнсийг Жорж Маркли гэдэг байсан. Шударга дархан хүн байсан ч тэрнийг цагаан арьснууд хулгай хийсэн гэх хэлсгэр үтгэж тэрний гэр бүлийг бүгдийг нь хөнөөжээ.
Өс хонзонгоо авахаар буруутай хүн болгоныг тэр дарахны алхаараа зохиж алсан. Тэрнийг нь мэдсэн хотынхон биед нь асар олон тооны төмөр замын хадаас хадаж гарыг нь дастаж оронд нь алах бэхлээд тамлаж алджээ. Үзмэрчийг зочид сандархад гайхсан эсрэгч яагаад тэнэгтээд байгаа юм бэ? Галзуу юм уу чи чинь гэхэд үзмэрч энэ бол сүнснүүд хорьсон байшин. Нүдний шилээр харж болно. Энэ шил бол дэвшилтэд технологи. Ихэнх сүнснүүд ямар хор хөнөөлгүй хүмүүсийг омдоох сонирхолгүй байдаг. Гэхдээ энд байгаа сүнснүүд бол ертөнцийн жамаараа үхээгүй. Бүгд л асар их ус хонцсон, тамлуулж, доромжлуулж өгсөн хүмүүс. Ихээр маш аюултай гэд шилээ зүйлгэнэ. Асрагч нүдний шилээр хараад шууд л шок. Одоохондоо суллагдаагүй болохоор аюулгүй гэсэн үг. Шууд л явцгаана. Үзмэрч өөрийнхөө үхлийг ч бас мэдэрсэн болол та. Дүүрсэн. Тань цаашаа. Уур нь маш их хүрчээ. Тэрээр мөн чонон хөрвөсгөх сүнс охиныг алхаад яг цагтаа судлагдж байгааг мэддэг. Яг үзмэрчээ мэдэрснээр охин санаандгүй нүдний шилийг зүүхэд цөөвөр чоног их Райн Гопер. Энэ сүнс бол эмэгтэй хүмүүсийг үзэн яддаг. Хүчрхийлэгч, алуурчин, галзуугийн эмнэлгийн өвчтөн байлаа. Тэр үргэлж хүмүүсийг хаздаг байсан тул эмч нар тэрний толгойд төмөр тор зүүж олон жил ганцааранг нь хорь их тоглоом хийдэг байсан болохоор тэрнийг нэгмсэн галзуурлсан гэдэг. Эцэстэн тэр эмнэлгийн гал төмөрт шатаж өгсөн ч хүн төрлөختнийг үзэн ядах нь одоо ч үргэлжилсээр байна. Эмэгтэй хүн харахаараа өвчин сэтэрдэг сүнс. Хөөхөө охиныг хайр найргүй самбардаж өгнө. Охин их хацтай. Ашгүй болон нэгэн эмэгтэй гинт гарч ирээд тэр нь тусалж дохио шидэж саатуулаад охины коридороор ам тэмцэн чирцгээ. Ашгүй нэг хаалга хаагдаж ам аврал. Тэрүүд таних эмэгтэй хаанаас гараад ирснийг нь бүү мэд. Бүх хүчрийг нь Артурт ярьж өгнө. Авгах сайрус нь энэ бүх сов шаналсан сүнснүүдийг боолчилж, шилэн харшид хорьсон. Эднийг судлахаар ирснээ тайлбарлаж өгдөг. Тэгэхээр энэ хүүхэн бол Кира. Тэр сүнсний ангууч юм шиг байна шүү. Ашгүй дээ. Шилээ зүлгээд харуулнаа. Артур сүнснүүдийг хараад чочирдно. Кира, энэ харш бол 15 дугаар зууны үеийн Базилиус хэмээх одон орон судлаачийн бичсэн эртний бичвэрээс гаралтай номноос санаа авч барьсан авраг том байшин. Нэг ёсны машин юм. Гэт эртний том судар гаргаж ирээд тайлбарлаж өгнө. Энэ нь нас барсан хүмүүсийн хүчээр ажилдаг. Барилгачид өнгөрсөн одоо ирээдүйг харах боломжтой болгож барьсан гэдгийг ойлгуул. За тэгээд мань үзмэрч асрагч хоёр сүнснүүдтэйгэн тэмцэл цайр. Энэ бол Билли Маклс. Тэр Кобей болж тоглох туртай хөөхөн илдэг жаалхүү байлаа. Гэхдээ нэгэн өдөр хөршийнхэн хүү тэрнтэй тоглож байгаад жинхэнэ ном сумаар толгой руу харавж санаандгүй байдлаар алжээ. Тэр одоо ч толгойдоо сумтайгаа надтай тоглох уу гэж асууж хүмүүсийг айлгаж явдаг нэг юм. Ууртай гүнч ууган хүү хоёроос ашгүй нэг салаад явж байтал хан хөдөлж тэр хоёр бейсболын зохиор барьсан залуутай хаалт. Энэ бол барчлан зовсон хунтайж Ройс Клейтон юм. 1950-ад оны сургуулийн бейсболын од бүх охтын мөрөөдөл байлаа. Тэрээр машины уралдааны үеэр осолд орж биеийн засмал зам дээр асар хол зайд чирэгдэж, тас татагдж өгсөн. Тэр одоо ч бейсболын зохиороо барьж, өөрийг нь ийм болгосон ертөнцийг үзэн ядаж явдаг. Тэр шууд л заналтайгаар дайрна, азар мултарч чадна. Дахиад аврах хүү ба аимшигт их буюу Маргарет ба тэрний хүү Харалд. Маргарет маш одоо биетэй эмэгтэй байсан бөгөөд тэрнийг зэрэгт хүмүүсийн зугаа болгож байжээ. Тэр өөрийн хүү Харалдыг эрхлүүлж, хэд хоолсоор байгаад асар том биетэй хөгжлийн бэрхшээлтэй болгож өсгсөн. Цэргийн ажилчид Маргаретийг өнөөхөд хүү Харалд нь тэднийг бүгдийг нь сүхээр хэрчиж дараа нь өөрөө нь цаазарахгүйсэн байдаг юм. Ингээд араараасаа сүнснүүд дайрсан. Эдний дунд бас мөргөлж эмэгтэй Изабель Смит. Тэр 1600-аад оны үед досхоныхондоо шулам гэж гүтгэгдэж модон хайрцагт хоригдсоор досхоны төвд хүмүүс доромжлуулаад өлсөж өгсөн. Тэрний өшөө хорсол олон зуун жил дамжин ирсэн. Ингэж ширүүн тэмцэлцээр ашгүй бүгд нэгдээ цугларна. Тэрний хүү охин хоёр нь алга байна. Тэр Артурт эхнэр чинь өрхөнд орсон. Сүнснүүдийн нэг гэдгийг хэл. Одоо л ойлгомжтой. Хүүд тус болсон эмэгтэй бол тэрний ээж нь байжээ. Авгах сайрус нь эхнэрийг нь сүнсийг хүртэл хорчихсон байна шүү дээ гэд дэлбэрэх шахнаа. Тэгтэл Кира эхнэрийн чинь сүнсийг аврах боломж байна гэд өчрийг нь тайлбарлаж өг. Энэ машиныг ажилуулахын тулд 12 тусгай янз бүрийн үхлээр өвсөн ууган хүү хүлээстэй эмэгтэй хатаж ганцсан амраг гэдэг нь Артурын эхнэр. Дарчлан зовсон хунтайж ууртай гүнж алах авраг хүү аимшигт их цөөвөр чон их бие үлдээлдэг сүнснүүдийг нэг нэгээр нь суллаад машины зүрхэнд аваачиж машин тэдний энергийг сороод тамийн хаалгыг нээх болно. 12-ын 11 нь аль хэдийн суллагдсан. Хаалга нэгдсэний дараа сайрус өнгөрсөн ирээдүй амьд ба үхсэд болон өөрийн ирээдүйн бүх зүйлийг харах боломжтой болно.
12 дахь сүнс нь удахгүй гарч ирнэ. Гэхдээ нэг л аюулгүй зүйл байгаа. Залуусаа та нар 13 дахь сүнсийг хаанаас ч юм гарч ирэх аимшигт мангас гэж бодож байна. Тэгвэл та андуурч байна. 13 дахь сүнс бол энэ киноны гол дүр эцэг хүн болох Артур өөрөө юм. Яагаад вэ гэвэл энд бүхэн бол хар одод зурхаа юм. 13 зурхааг бүрэн гүйцээж там руу орох хаалгыг нээхэд өрдөөл тэгэл зүйл дутуу байсан. Тэр нь уур хилэн биш харин цэвэр хайрын золиос байлаа. Тэр хүүхэн тайлбарлахдаа амьд хүн машиныг зогсоохын тулд хайрын үйлдэл хийж өөрийгөө 13 дахь сүнс буюу шархалсан зүрх сүнс болгож хувиргаж болно. Гэхдээ үүнийг маш болгоомжтой хийх хэрэгтэй. Артур тэр машины гол руу үсрэх хэрэгтэй болох бөгөөд энэ нь үхэгч магадaltaй юм. Уг нь дэсрэх бодис хангалттай байгаа гэдэг боловч энэ нь машин болон бүх хүмүүсийг үгүйх юм. Кера Артурыг 12 дахь сүнсийг сулархаас өмнө хүүхдүүдэд хайж олохоор явуулдаг. Тэд явахдаа бамбай болгож ашиглахын тулд шилэн хавтан суулж аваад явдаг. Хүүхнүүд тамийн машин руу. Манай хоёр замдаа зовсон хунтаачтай тараад амжилттай мултарна. Энэ үед нэгэн сонин зүйл нь Кера манай асаргч эмэгтэй гэнтгэл зохиж унгаад ухаан алдуулна. Арай Кера сүнс биш байгаа да. Энэ үед Сайрусын сүнс гарч ирнэ. Нөгөө тал жинхэнэ амьд үлдэхийн тэмцэл болж байна. Мань тамлагдсан алах манай хоёрыг хайр найргүй нүдэж байна. Энэ үед үзмэрч бас сайн хүн бололтой. Артурыг энэ бүхнийг дуусгаарай гэд амиа золионд гаргаж Артурыг аврах гээд алах руу дайрахад санаанд оромгүй зүйл жинхэнэ аюул. 12 дахь сүнс буюу үл дийлдэгч Хорос Магуар. Тэр бол 2 метр гаруй өндөртэй цуврал алуурчин байсан. Тэр хохирогчдоо нүцгэн гараараа дастаж хөнөөдөг байлаа. Цагдаа нар тэрнийг баримтлахдаа 20 гаруй сумаар буутсан ч тэр хүхгүй байсан болохоор эцэст нь зүрх рүү бодож байж унагчээ. Тэр бол зухаан хамгийн хүчрэхэг сүнс. Сүнс ирж байхыг хараад зүхтаах гэж оролдсон боловч авраг харгас 12 дахь сүнс ганцхан өргөд хамны ирмэг нуугслаад авчихлаа. Майны бидний. Эргээд дүрс солигдоход юу харчваа? Сайрус Кера хоёр үнсэлдээ зогсож байна шүү. Гайхалтай. За сүнснүүдэд бас хайр дурлал гэж байдгүй гэж бодож байтал хоёулаа амьд. Мань авгахаа киноны эхэнд яалтчгүй өгсөн юм да. Тэгтэл зүгээр л биднийг болон үзмэрчийг ер нь бүхнийг хуурчаа. Яагаад Артурт бүх үннээ хэлсэн бол аль эсвэл худлаа хэлсэн болов гэж бодтол бүсгүй авгахаас урвжээ. Тэр хүүхдүүдийг бодоод Артурт үнэн учрыг хэлсэн байж. Харшийн голд байсан хар одны зурхааг ажилуулж сүнснүүдийг дуудахын тулд бас латин хэлээр ямар нэгэн тарин дуудлагын хурцгийг тоглуулж эхэлдэг. Ашгүй энэ зүйлээс болж аврах сүнснээс Артур аврагдана. Эхнэр нь тэрэнд ямар нэгэн зүйл хэлэх гэсэн боловч тэр нэгч бас тарины хүч тойрог руу дуудана. Энэ бүхэнд уурлаж Сайрус хөөрхий хүүхнийг шилэн ханд тавчуулаад зэрлэгээр хөнөө. Нэвэтмэ. Артур Вашингийн голд ирэхэд хүүхдүүдээ сүнсээр хүрээлэгдсэн авраг том эргэлдэгч иртээ бөмбөрцөг дотор гацсан байхыг олж хараад маш их шаналдаг. Тэр өөрийгөө золиослож бүхнийг дуусгахын тулд үсрэх хэрэгтэй гэж боддог. Яг энэ үед Сайрус гарч ирнэ. Бас дүрдээ итгэж гисэн амтан зогсож байна. Артур нүдний шилээ аваад хартал авгах нь амьд байгааг мэдээд шууд л улаан галзуу дайрна. Гэхдээ Сайрус давуу байдлыг олж аваад сэлмээрээ тэрнийг дүрнэ. Чи бол хинч бишээ. Чи бол ялагдагч. Чи үхэх ёстой. Гэхдээ чи хайрын төлөө үхэх учраас чиний үхэл бусад 12 сүнснээс илүү хүчрэхэг энергийг ялгаруулж там руу нээгдэх хаалгыг бүр нээх болно. Гэж хэл. Энэ хооронд асрагч сэрээд сэргэлэн зан гаргаж чанга яригч пүүст болон араануудыг ёстойныг хамаа замбраагүй оролдож гарна. Тэгтэл бас амжилттай шүү. Сүнснүүд суллагдж тойргийн араанууд эвдэрч эхэлдэг. Энэ үеийг бас Артур ашиглаж Сайрусыг зохиж унгаад яв. Сүнснүүд шууд л ирдэг. Яагаад гэвэл өөрсдийг нь олон 10 жил хорж тамлаж байсан болохоор тэрнийг өргөөд эргэлдэж байгаа араа руу шийдэхэд Сайрусын хэдэн хэсэг болж тал тийшээгэн өсрөн одно. Одоо арайчтай жинхнээс өгсөн байлгүй дээ. Артурт үзмэрчийн сүнс харагддаг. Гэхдээ тэрээр урдын ай сандарсан үеэсээ дэсөөр тайван сэтгэл нь амарсан юм шиг харагд. Тэгээд юу хийх талаар нь зөвлөгөө. Тэгээд Артур яг тохиромжтой мөчийг нь олж үсрээд тэг болтон байгаа хайртай охин хүү хоёр дээрээ очдог. Энэ үед барилга бүхэлдээ асар хүчтэйгээр дэлбэгч ботарч эхэлдэг. Артур хүүхдүүдтэйгэн эсэм минь амьд үлдлээ. Бүх сүнснүүд эрх чөлөөтэй болоод суллагдаад явцгаалаа. Хаашаа явж байгааг нь ёстой чөтгөр бүү бид нар л битгий ирээс. Харин тойргийн гадаа тэдний ээж саяныг чөлөөлөгдөж амар тайван байдалтайгаар нөхөр хүүхдүүд рүүгээ инээмсэглэж хайртай гэдгээ хэлээд явж одно. Тэд ад жаргалтайгаар тэврэлдээд харин асаргч хүүхэн ажилласаа гарснаар 13 дахь сүнс кино маань өндөрлөж байна.
Та анзаарсан уу? Энэ байшин бүхэлдээ шилэн. Бидний амьдралд ч гэсэн ийм шилэн хананууд байдаг. Бид бүх зүйлээ нээлттэй тансаг байгаа юм шиг харагдуулахыг хичээдэгч үнэн дээр өөрсдийнхөө бүтээсэн материалын ертөнцийн шоронд Сайрус шиг гатчихсан байна. Сайрус бүхнийг харж байсан ч юу ч мэдэрч чаддгүй байсан. Тэр хүчрхэг баян болох тусмаа хүн чанараа алдаж байсан. Энэ киноны хамгийн гол зангилаа нь Артур өөрөө 13 дахь сүнс байсан явдал. Бусад 12 сүнс бол уур хилэн, өшөө авалт, өвчин зовлонгийн биелэл. Харин тэдний гүйцэх эцсийн хүч нь хайр байсан. Сайрусын хувьд хайр бол ердөөл машиныг асаах түлш байсан бол Артурын хувьд хайр нь гэр бүлээн аврах хүч байлаа. Энэ нь биднээс нэгэн асуултыг асууж байна. Та хайртай хүмүүсийнхээ төлөө өөрийгөө золиослоход бэлэн үү? Эсвэл өөрийнхөө амжилтын төлөө бусдыг золиослох уу? Байшинд хоригдсон сүнснүүд бол бүгд өнгөрсөн үеийнхээ тамлал гомдолтон гацаад салж чадахгүй байгаа дүр. Бид ч гэсэн заримдаа өнгөрсөн үеийн гомдол шархаан тавьж явуулж чадлагүй өөртөө сүнс тээж явдаг. Киноны төгсгөлд байшин нурж сүнснүүд замхран алга болдог нь бидэнд өнгөрсөн үеийн тавьж явуулж байж л чи жинхэнэ эрх чөлөөг олно гэдгийг сануулж байгаа юм. 13 дахь сүнс бол тамлагдж өгсөн нэгэн биш. Харин хайртай хүмүүсийн төлөө амиа өгөхөд бэлэн байгаа амьд хүн байсан юм. Эцсийн бүлэгт 13 дахь сүнс бол зүгээр нэг цус нүж болсон аимшигын кино биш. Энэ бол хүний шунал ба гэр бүлийн хайр хоёрын тулаан байлаа. Сайрус шиг бүхнийг өдөртөх гэсэн шунал таныг мангас болгож хувирах аюултай бол Артур шиг бусдын төлөөх сэтгэл таныг гэрхүү шилэн шоронгоос гаргах сорын ганц түлхүүр юм а. Өнөөдрийн дугаар таалагдсан бол лайк дарж суугтаа сав дарахаа мартав. Дараагийн дугаараар илүү сонирхолтой сэтгэл зүйн аимшигын киноны тухай ярьж өгөх болно. Түр баяртай. Аванзын суугтай хамт байгаад баярлалаа.